Байцгаана хүүхдүүдээ. Багш нь та нартай монгол хэлнийхээ хичээлийг хүрэхэд бэлэн боллоо. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Ажиглаад төрсөн сэтгэлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай. За хүүхдүүдээ бүгдээрээ дэлгэцэн дагаа зургийг ажигласан гэж бодож байна. Эдгээр зургнууд маань Монгол үндэсний хоолны зургуудаас хэсэглэн харууллаа та нарт. Бидний бүр багаасаа идэх дуртай байсан бантан, гурилтай шүл, ээж аавын маань хийж идэх дуртай бууз, хушуур, хорхогны зургууд харсан. Одоо тэгвэл дэвтэртээ эдхийг хүссэн хоолныхоо нэрийг дэвтэртээ бичээрэй. Энэ зургнуудаас өөр хоол нэрийг сонгож болно шүү хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийн маань сэдэв эмээгийн хийсэн хушуур. Эмээгийн хийсэн хушуур. Одоо та нарт багш нь уншиж өгье. Та нар анхааралтай сайн сонсож аваарай. Эмээгийн хийсэн хушуур. Болдоо амралтын өдрөөр өвөөгийндээ очиход эмээ дандаа хушуур хийж өгдөг ажээ. Харин энэ удаа эмээ хушуур хийж амжаагүй байсан болохоор болдоо эмээтэйгээ хамт хушуур хийх болсондоо хэл дуртай байв. Эмээ нь хушуур хийхдээ 2 цайны аяг гурил, 1 ширхэг сонгон, 1 цайны халбаг давс, хагас килограмм мах, хагас литр ургамлын тос бэлтжээ. Болдоо ихэд гайхан эмээ та яагаад хэмжихгүй байгаа юм бэ гэхэд эмээ хэмжсэн шүү дээ гэж хариулжээ. Багш нь та нарт уншиж өглөө. Харин одоо та нар тод чанга дуугаар гэрдээ байгаа хүмүүст уншиж өгөөрэй хүүхдүүдээ. Уншид туссан байх хүүхдүүдээ. Одоо тэгвэл бүгдээрээ саяныхаа уншсан ихлээр ярилцъя. Хичээл дээрээ багштайгаа ихээ уншаад эдгээр асуултын дагуу ярилцдаг байгаа. Эхлээд яасан бэ хүүхдүүдээ? Дараа нь яасан бэ? Тэгээд юу болсон бол? Төгсгөлд нь юу болсон бэ? Эдгээр асуултын дагуу бүгдээрээ харилцан ярилцсанаа. Эхлээд яасан байх нь? Болдоо амралтын өдрөөр өвөөгөндөө очсон ба эмээ нь дандаа хушуур хийж өгдөг байсан. Дараа нь яасан бэ? Харин энэ удаа эмээ хушуур хийж амжаагүй байсан болохоор болдоо эмээтэйгээ хамт хушуур хийх болсондоо хэрэл дуртай байв. Тэгэд яасан бэ? Бодорой хүүхдүүдээ. Зүйтэй. Эмээ нь хушуур хийхдээ 2 цайны аяг гурил, 1 ширхэг сонгон, 1 цайны халбаг давс, хагас килограмм мах, хагас литр ургамлын тос бэлдсэн байжээ. Эцэст нь юу болсон бэ? Тийм. Эмээ болдоо хоёр хоорондоо ярилцсан байгаа. Болдоо ихэд гайхан эмээ та яагаад хэмжихгүй байгаа юм бэ гэхэд эмээ нь хэмжсэн шүү дээ гэж
хариулсан. Та бүгдээрээ ихтэй харилцсан. Өндөө ярилцлаа. Эсвэл ажилд оръё. Эдгээр зургуудаас бидний саяны унсан эмээгийн хуушур ихэд юу орсны бүгдээрээ ярилцъя. Дахианы мах байна. Дахианы мөч байна. Яасан бол хүүхдүүдээ? Орсон уу энэ дахианы мах? Чанга хэлээрэй. Ороогүй. За зүйтэй ороогүй байна. Ургамлын тас яасан бэлээ? Орсон. Оо сайн байна. Орсон штэ. Төмс харин яасан болоо? Орсон. Хүмс үү? Сайн бодороо. Орсон билүү ороогүй лөө? Өө зүйтэй ороогүй. Сайн бодож хариулах нь шүү. Хүрийн мах яасан болоо? Орсон. Зүйтэй орсон байна. Давс яасан болоо? Орсон. Орсон. Байцаа яасан болоо? Ороогүй. Ороогүй шүү дээ сайн байна. Харин сонгон Орсон. Өө зүйтэй орсон гэж байна. Гурил яасан болоо? Гурил орсон. За зүйтэй сайн байна. Гурил хуушур хийхэд хамгийн хэрэгтэй зүйл нь ах шүү дээ хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ эхээ эргэн санацгаая. Эмээ болд хоёрын харилцан яриа. Юу гэж хэлсэн бэлээ тэр хоёр хоорондоо юу ярьсан бэлээ? Болдоо. Эмээ та яагаад хэмчихгүй байгаа юм бэ? гэж хэлсэн. Харин эмээ нь юу гэж хэлсэн бэлээ? Хэмцсэн шүү дээ. За зүйтэй хэлээрэй. Хэмцэн шүү дээ гэж хэлсэн. За сайн байна. Та тэгвэл бүгд хамтдаа энэ тасгалдаа орцгоё. За хуушурнд юу орсныг их дээрээ сонссон учраас хуушурны орцоо үснэгт нь бүгдээрээ бичицгээе. За үснэгтийг хатдтай тэмдэглэн шүү хүүхдүүдээ. Юу орсноо чагсааж бичиж. Гурил, сонгон, давс, мах, ургамлын тас орсон. Оо зүйтэй. Харин эдгээр зүйлүүд ямар хэмжээтэй орсон юм болоо? 2 цайны халбаг. Халбаг шээ юу гэж байна? Аяг. 2 цайны халбаг. Аяг. Ахаад хэлээрэй. 2 цайны аяг. Сонгон 1 ширхэг. Давс 1 цайны халбаг шүү дээ. За дараагийнх нь хагас килограмм буюу 2-ны 1 гэж тэмдэглэн хагас килограмм ах маань 500 г болох нэ. За дараа нь юу орсон бэлээ? Ургамлын тос. Хагас литр. За хагас литр гэдэг нь бас 2-ны 1 литр буюу 500 мл тос орсон байх нэ. За дэвтэртээ хуушурны орцоо бичиж тэмдэглэе. Дараагийн тасгалд оръё. Хуушур хийх жорыг бүгдээрээ орцыг нь бичээд дуусчихсан. Харин одоо л хуушур хийж бэлдэх болон шарж болгох дарааллыг чагсаан бичиж. Хуушурны орцоо бид нэр хүснэгтэнд чагсааж бичсэн бол харин одоо хуушур шарж болгох дарааллаа чагсаан бичих нэ шүү. За нэгт нь юу их вүлээ бүгдээрээ бодъё. Хуурай гуйрлаа савнд хийж бүлээн усаар зуурна. Дараа нь юу их бол? Зуурсан гуйрлаа амраан. Зүйтэй. Дараа нь юу их бол? Махаа жижиглэн хэрчиж саванд хий. За. И дараа ямар ажлууд хийгдэх болоо юу гэж бодож чинь бүгдээрээ бодоод дэвтэртээ чагсаан бичээрэй хүүхдүүдээ.
одоо багш нь та нарт бичснээ харуулъя. Та нартай нийлж гэнэ үү? Маха давс сонгонтойгоо утхан амтлана. Дараа нь гурилаа дугуй хэлбэртэй хавтгайлж элдэнэ. Гурил дээрээ маха тавьж чимхэн. Тосоо халаа. Хуушураа шаргана. За хуушураа шаргатаа галынхаа хэмжээг хит их ихсгэж болохгүй шүү хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээл дээр бид юу мэдсэн юм болоо? Та нар юу гэж бодож байна? Хичээлдээ байгаа хүмүүстэй харилцаад үзээрэй хүүхдүүдээ. За бидний хичээлд өнөөдөр орц гэдэг үг гарч ирсэн байгаа. Үүнийг багш нь тайлбарчээр харсан тайлбараа та нарт хүргье. За хоолны орц гэдэг маань хоолны найрлага гэж тэмдэглэгдсэн байна. Харин жор гэдэг маань хоолны найрлага, орц болон хийх аргыг жор гинэ гэж тайлбарлсан байна. Тэгвэл бид өнөөдөр өөр юу хийж сурлаа хүүхдүүдээ? Хоолны орц болон хийх дарааллуудыг чагсаан бичсэн. Тэгвэл бүгдээ өнөөдөр чинь тоочин бичих аргад суралцсан байх нэ. Хүүрнэн бичсэн эхийг мөн тоочин бичих аргаар бичиж болно. Тоочин бичихтэй бид дарааллуулна, чагсаан бичдэг байх нэ. Үнийг монгол хэлний тоочин бичих арга гинэ. За орц жор гэсэн хоёр үгийг дэвтэртээ үгийн тайлбарыг нь тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Өнөөдрийн гэрээний даалгаварт манай хичээлийн эхэнд өөрийнхөө дэвтэр дээр бичсэн эерэг тартай хоолныхоо нэрийг бичсэн байгаа. Тэр хоолныхоо орц болон хийх дарааллыг тоочин бичих нэ. Эерэг тартай хоолныхоо орц болон хийх дарааллыг тоочин бичээрэй хүүхдүүдээ. Жилд анхааралтай оролцсон та нарт баярлалаа. Хамтдаа дуулаад бүжиглээрээ та нарын мэддэг дуу байгаа. Хорхор бидний бүгдийн хороод хийсэн дэлхийд даяар маска зугаар зүуд коронавида we will win wash 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 маска зугаар зүуд коронавида we will win wash 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 маска зугаар зүуд коронавида we will win wash 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 маска зугаар зүуд коронавида we will win wash 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 Харандаар чинэм жага бүсгүй сайн уу Хөргөчтөө найз сууга залуу сайн уу Зайлаарай та нар одамма давстаа усаар хайрлаарай Эмсүүлэг сагданаараа би өвдөө чи өвдөн чи өвдөө бид өвдөн бид өвдөө Монгол өвдөн no Корона чи бүх юмны дарга юм уу Тандангийн үрлээ чамайг дарах юм уу Бүксэн дээр хөгт оловч нь бурхны өгсөн үлцэн биш Гурил будаа цуглуулж аваад гарах юм бишээ Маск зүгээд муухай харагдаад байсан юм бол байхгүй Маск зараад баяжаад байсан юм бол байхгүй Энэ дээр дархлага дэмжээрэй Энэ тэлгүүдийн бидний холкороо Элэг нэгэн монголчуудаа авчраарай Харин хүнийг битгий оруулаарай Олуулаа уулзах цаг ирэндээ Хорой тавьбал гэртээ хилцээж ирэхгүй Маска зугаар зүуд коронавида We will win
Wash, wash, wash. Маска зугаар зүлэг коронавирус. We will win. Wash, wash, wash. Маска зугаар зүлэг коронавирус. We will win. Wash, wash, wash. Маска зугаар зүлэг коронавирус. We will win. Wash, wash, wash. Wash, wash, wash. Wash, wash, wash. Wash, wash, wash. За баярлалаа хүүхдүүдээ. Гэрээсээ айл болох гарахгүй байгаарай. Гараа сайтар угааж амны маска зүүхээ мартваа хүүхдүүдээ.